Сайн байцгаана уу? Grace Media төлөвлөж байна. Есүс Христэд итгэхэд яагаад хэцүү санагддаг вэ? Христэд итгэх үнэхээр хэцүү юм аа, хэцүү баха гэж боддог. Үнэхээр хэцүү юу үгүй юу? Эсвэл зүгээр хэцүү санагдаад байна уу? Энэ талаар бүгдээрээ ярилцъя. Хүмүүсийн хэцүү гэж боддог, хүмүүст яг хэцүү санагддаг хэдэн тодорхой зүйл байна. Энийг эхлээд авч үзье л да. Нэгдүгээр шинжлэх ухаан, итгэл хоёр хоорондоо зөрчилддөг. Нэгэсэндээ би бол их гоё шинжлэх ухаанч хүн. Намайг шинжлэх ухааны баримтаар л буулгаж авна уу гэхээс би бол зүгээр нэг тийм Библиэд итгэж хэмжээний хүн биш гэж үзэх хандлага. Тэгвэл асууя л да. Библи шинжлэх ухаан хоёр хоорондоо зөрчилддөг үү? Үгүй ээ. Жишээ нь Есүс Христийн амьлалт. Есүс Христийн амьлалт гэдэг нь Христ итгэлийн гол суурь байдаг. Дээрээс нь маш eur бусын итгэхэд хэцүү шинжлэх ухааны эсрэг юм шиг санагддаг. Өгсөн хүн амьлан гэж юу байсан юм бэ, тийм үү? Энэ талаар бид нар өмнө нэвтрүүлэг хийжсэн. Энэ нь ямар баримтаар батлагддаг вэ гэх юм бол түүхэн баримтаар батлагддаг. Харин шинжлэх ухаан бол лабораторийн туршилтаар хэрхэн үнийг хийх вэ гэдэг тухай ярьдаг. Тийм учраас энэ нь хоёр өөр баримтаар батлагддаг учраас зөрчилдөж гин гэж хэлэхэд хэцүү болно гэсэн үг. Дараагийнх нь Библийн шинжлэх ухааны чанар. Библи өөрөө шинжлэх ухааны эсрэг байдгүй. Үгүй ээ. Ягаад гэхээр Библи бол шинжлэх ухааны ном биш. Шинжлэх ухааны сурах бичиг биш. Библи бол яагаад гэх асуултад төлхөө хариулж, учир шалтгааны талаар ярьдаг. Библийн түүх, хууль, зөгнөл, захидал, мэрэгэн ухааны шинжтэй философийн жанрыг агуулan бичигдсэн ном. 1500 жилийн турш 40 өөр хүнээр бичигдэхдээ зөвхөн Есүс Христ гэгч нэгний талаар системтэйгээр өгүүлж чадсан ном. Тэгэхээр Библи шинжлэх ухааны эсрэг үү? Үгүй ээ. Харин Библи бол шинжлэх ухаанаас өөр жанрын. Гэхдээ Библиэлд байдаг баримтууд нь шинжлэх ухааны баримтуудтай зөрчилддөг. Зарим нь зөрчилдөж байгаа юм шиг харагддаг. Харин зарим нь шинжлэх ухааныг баталж байгаа мэт санагддаг. Би юу гэх гээд байна гэх юм бол хин ч өнөөдөр Библийг шинжлэх ухаантай бүрэн зөрчилж гин гэж хэлж чадахгүй. Бас хин ч өнөөдөр Библийг шинжлэх ухаантай бүрэн нийцдэг гэж баталж чадахгүй. Христ итгэгч байр суурийг хамгаалдаг эрдэмтэд болон эсрэг талд нь байдаг эрдэмтэд өнөөдрийг хүртэл өөрсдийн таамаглалуудаараа маргасаар байгаа. Хоёрдугаарт нь Есүс Христэд итгэхэд яагаад хэцүү юм шиг санагддаг вэ? Яагаад гэвэл хүмүүс Христийн чуулганд заримдаа итгэдэггүй. Христийн сүмчин ер нь жоохон хэцүү газар штэ. Дотор нь юу ч болж байгаа юм бэлээ. Залуучуудын тархийг угаах гадны бодлого явж байгаа ч юм бэлөө. Дээрээс нь яг ямар ч хүмүүс явдсан бэлээ. Ер нь бол сайн мэдэхгүй тийм үү? Бас дээрээс нь тэнд байдаг хүмүүс, Христ итгэгч хүмүүс өөрсдөө жоохон бүтэхгүй гарууд байд юм шүү. Манай нэг найз Есүст итгэдэг, тэгээ адилхан тамхи татал яваад байдаг шүү. Манай нэг Есүст итгэдэг найз надад худлаа хэлсэн шүү дээ. Энд чинь тэгэл тэд нар дүндий дүн гэсэн үг юм шүү. Ялгаагүй гэсэн үг юм шүү. Тэгэхээр эхний ойлголт. Сүмд дандаа ариун хүмүүс явдаг уу? Үгүй ээ. Энэ нь энэлэгт дандаа эрүүл хүмүүс байдгүй гэж асууж байгаатай адилхан гэсэн үг. Яг эсэргээр нь нөгөө талд сүмд дандаа бүтэхгүй гарууд явдсан байлээ гэж ойлгочих болох уу? Бас болохгүй. Христийн сүмд хэн байд юм бэ? Христийн сүмд хүмүүс байгаа. Яг л тань шиг хүмүүс. Алдаа эндэгдэлтэй. Бас тэр хүмүүс Христийн талаар сонирхож байгаа. Зарим нь Христэд үнэхээр итгэдэг, зарим нь итгээгүй. Зарим нь итгэж гин гэж жүжиглэж байгаа. Янз бүрийн хүмүүс байгаа. Гэхдээ би хувьдаа итгэдэг хүмүүс нь арай олон байдаг болов уу гэж найддаг. Тэгэхээр сүмдэр яг юу ярьд юм бол? Нэлээ аюултай юмнууд ярьд юм болов уу? Яад юм бол? Нэг л юм нууц үйл ажиллагаа явуулаад байгаа юм. Сүмийн үйл ажиллагаанууд бүгд нээлттэй байдаг. Их сүмүүд Facebook дээр, сошиал дээр өөрсдийнхөө дотор яригдж байгаа номлолуудыг нээлттэй тавьсан байдаг. Тэндээс ороод бид нар шалгачч болно. Эдгээр ер нь улс төрийн эсрэг янз бүрийн үйл ажиллагаа явуулаад энэ үгүй юу гэдгийг мэдээ гэх юм бол нэг өдрийн дотор та Христ итгэлийг бүр мэдэж болно гэсэн үг. Тэнд юу ярьд юм бэ? Баяжих арга техникийн талаар ярих болов уу? Үгүй ээ. Улс төрийн революшны талаар, хувьсгалын талаар ярих юм болов уу? Үгүй ээ. Монголыг эзэлж явах нууц бодлого ярих юм болов уу? Тийм байхгүй. Харин тэнд Есүс Христийн талаар бол ярина. Бас түүнд итгэвэл юу болох вэ гэдэг талаар ярих болно. Амьдралын утга учирын талаар, там деважингийн талаар ярина. Там деважингийн талаараа тийм ээ. Там деважингийн талаар ярих болно. Бас гим нүглийг хэрхэн орхих вэ гэдэг талаар, яаж ариун амьдрах вэ гэдэг талаар ярих болно. Монголд өнөөдөр Христийн 600-аад чуулган байгаа. Пүүх тийм олон уу? Харин тий 600 чуулган. Гэхдээ хүн амын хэдэн хувь нь Есүс Христэд итгэдэг гэж хүн амын 2-оос доош хувь буюу ердөө 40 мянган хүн Есүс Христэд итгэдэг. Пүүх тийм жоохон уу? Харин тий. Тэгэхээр бүгдээрээ тоо удаад үзье л да. 600 сүм 40 мянган итгэгч гэх юм бол нэг чуулганд дунджаар 66 орчим хүн явна гэсэн үг. Манай цуглаанд чинь 60-аас жоохон байдаг шүү дээ. Тэгэхээр заримт нь олон байт юм байна л да. Тэгэхээр янз бүр гэсэн үг. Чуулган олон мэд харагддаг ч гэсэн яг үнэндээ Христ итгэгчид ердөө хүн амын 1.2%. Тэгэхэд буддын шишинтэй хүмүүс нийт хүн амын 51% нь буддист гэд боддоо. Дээрээс нь 40% нь атеист буюу бурхангүй үзэлтэн. Бурхан байдаггүй гэж үздэг хүмүүс байдаг. Христ итгэгчид хүн амын 1.2% хөрөгтэй үгүйтэй байхад эднээс л болж нийгэм ийм байгаа гэж буруудах юм бол бас жоохон сонирхол
гэсэн үг л дээ. Есүст итгэхэд яагаад хэцүү санагддаг вэ? Дараагийн шалтгаан нь хүний хувийн амьдрал руу хитрхи ороод идэм биш үү? Тэг ингээд үйлдэл мүлдэл заагаад унд юм шүү. Ер нь амьдралаа заалгамааргүй шүү. Өөртөө эзэн байш шүү. Ер нь Христэд итгэх үед Христийн чуулганы хүмүүс таны хувийн амьдралд оролцохгүй. Гэхдээ Бурхан бол үнэхээр таны хувийн амьдралд оролцдог. Библиэлд Есүс Христ бол хүний зүрхэнд хүрдэг. Тэгээд хүний зүрхэн дотор бодолтой хүртэл тэмцдэг тийм нэг. Тэр бол хувьчилсан Бурхан. Тэгэхээр энийг бол үгүйсэх аргагүй. Тийм. За тэгвэл гол асуулт. Үнэхээр Есүс Христэд итгэхэд хэцүү санагдаад байгаа юм болов уу? Эсвэл нэрнгээсээ хэцүү юу? Энэ бол үгүй ээ. Христэд итгэх амархан. Яагаад вэ гэх юм бол Бурхан өөрөө Есүс Христэд итгэх нь амархан байлгахын тулд олон зүйлийг хийсэн гэдэгт бид нар итгэдэг. Жишээ нь өнөөдөр Христийн чуулган хаасаг байгаа. Монголын хаасаг 600-аад Христийн чуулган байгаа. Дотор айгүй цөөхөн хүнтэй ч гэсэн таны ойрхон Христийн чуулган байж л байгаа. Энийг Бурханы ажил гэдэгт бид нар итгэдэг. Яагаад гэвэл таны Христэд итгэхээр шийдэх үед яг ойрхон цуглаан байх юм бол энэ танд илүү амар болно гэсэн. Христийн чуулган дэлхийн хаасаг байгаа. Ямар ч дайн, тахал, өлсгөлөн, улс төрийн хэцүү нөхцөл байдал Христийн чуулганыг зогсоодоггүй. Хэрвээ Христийн чуулган зөвхөн ашиг олох зорилготой байсан бол аль болох баян орнуудыг зорих байсан. Гэтэл нийгмийн хамгийн дорой ядуу, аюултай газар руу хүртэл Христийн чуулган явсаар л байдаг. Эндээс нэг асуулт асууя л да. Бурхан өөрөө танд өөрийгөө танилцуулахын тулд тантай ойрхон хүрээд ирсэн байвал яах вэ? Танд амархан байлгахын тулд энэ бүхнийг хийсэн байвал яах вэ? Энэ талаар бодоод үзээрэй. Бас нэг нь Библи. Өнөөдөр Библи бол дэлхий дээр хамгийн өндөр борлуулалттай ном. Энэ юу гэсэн үг вэ гэх юм бол хамгийн сайн зарагддаг номоо гэсэн үг шууд утгаараа. Гэхдээ Библи үнэтэй байдаг шалтгаан нь зүгээр л орчуулсан зардлаа, бас хэвлэлийн зардлаа, эсвэл тэнд ажиллаж байгаа хүмүүсийн зардлыг нөхөхийн тулд үн оруулдаг. Харин доторх мессежийг нь үнэлдэггүй. Нэгээсэндээ Бурхан танд зориулсан тэр мессеж ерөөсөө үнэгүй байдгаа гэсэн үг. Үүний нэг тод жишээ нь өнөөдөр таны гар утсан дээр аппликейшнээр бас та онлайнаар интернетээс Библийг бүрэн ихээр нь монгол хэлээр үнэгүйгээр унших боломжтой. Би заримдаа боддог л доо. Ямар номын худалдаач гэхээр цаасан дээр хэвлээд зарж байгаа номоо онлайн дээр үнэгүй тавьчдсан бол нэг бол тэр ямар ч бизнес явахангүй нөхөр байна. Нэг бол таныг үнэхээр энийг уншаасаа гэж хүсэж байгаа тийм нэгэн байна. Заримдаа асууж болно. Энэ бүхий хизээ зогсох юм бол Христийн шашны төлөлт, Христийн чуулгануудын төлөлт, эсвэл нь Библийг хүн болгонд хүргэхийн тулд ажиллаад байгаа энэ бүхэн хизээ зогсох юм бол магадгүй нэг л өдөр зогсох бах. Магадгүй таныг Библийг уншсны дараа зогсож болох юм. Учир нь юу вэ гэх юм бол магадгүй Бурхан өөрөө таны төлөө энэ бүхнийг хийгээд байгаа бах. Заримдаа Есүс Христийн талаар төсөөлөхөд Библийн илчлэлт номын 3 дугаар бүлгийн 20 дугаар ишлэл үүнийг дүрсэлдэг. Харагтун би үүдэн дээр чинь зогсоод тогшиж байна. Хэрв хэн нэг нь дууг минь сонсоод үүдээ нэвэл би дотогш түүн рүү орж түүнтэй хамт тэр надтай хамт хооллоно. Таны үүдэн дээр ирээд тогшиж байна гэж хэлсэн байна. Үүдэн дээр ирэхийн тулд ямар зориулт гаргасан, хэр хол замыг туулсан, эсвэл хэр олон хүмүүс хөдөлмөрлсөн, хэр их мөнгө зарсан бэ гэдг нь тийм чухал биш. Харин ямар ч байсан таны үүдэн дээр зогсож байна. Та харин хаалга онголох уу? Тэгэхээр Христэд итгэнэ гэдэг ийм л амархан байдаг. Хэрвээ та хэцүү гэж бодох юм бол энэ бол буруу. Grace Media байлаа.